За хэд хэд юм бэ? 81 79 гэдэг чинь 77 80 биш юу юм бэ? За мэдгүй. За 3-аас 3 шийдсэн байгаа. Тэгээд энэ хүний хувьд бол өчтөр ерөөсө бүх юм нь бараг л 0 0 0 0 0 0 байгаа байхгүй. Тоглосон минутын хардаа 21 минут 19 секунд тоглосон. Тэгээ мөн одоо миний бичлэгийг үзэж байгаа бараг 81% нь subscribe дараагүй байлээ. За тэгээ тийм учраас та бүхэн subscribe хийгээд лайка дараад үзээрэй гэж хүсэж байна. Hey what's up та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За үндэсний дэдлигийн одоо финалийн цуврал ээлжтний бичлэгээр уудаж байгаа баяртай байна. За өчтөрөөрөө бол цувралын 2 дахь тоглолт болж өндөрлөлөө. За бишрэл металл болон хасын хүлгүүдийн цувралын харьцаа 1-1 болсон байна. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр бол цувралын 2 дахь тоглолтын тухай хэдүүлээ ярьцгаантай ингээд өнөөдрийнхөө бичлэг рүү орцгоё. За бид бүхэн бол уламжлалын дагуу одоо үндэсний дэдлигийн албан ёсны Facebook хуудаснаа бол тоглолтын дараа гардаг статистик мэдээг бол одоо ингэж харж байгаа. Тэгээд тоглолтыг бол ер нь ярьдаг. За бүх тоглогчдыг одоо оноо авалтаараа тэргүүлсэн тоглогч бол Ууган Баяр. За өчигдөр бол одоо Уугагийн ерөөсөө бүр үнэхээр бүр тоглолттой өдөр байсан. За яагаад тэгж хэлж гэнэ вэ гэхээр triple double хийсэн. Бүр triple double хийхдээ бүр quadruple руу бол төгссөн байгаа. За 20 оноо аваад 10 ассист өгөөд 10 одоо самбраас бомбог авалт те. Бүр аимшигын үзүүлэлт байгаа байхгүй. Тэнгүүтээ нэмээд зэ стил нь 8 байсан. Тэгээ ер нь бол quadruple руу бол ер нь бол маш их төгссөн. Тэгээ баг түүх бүтээгч байсан гэдэг одоо бас каструуд бол хэлж байлээ. За араас нь бол одоо нөгөө өмнөх тоглолтын дээр 40 оноо аваад байсан Byron Wesley. За 16 оноо авсан байна. За Byron Wesley-гийн хувьд хасын хүлгүүд одоо миний нөгөө өмнөх өн дээр яг хэлсэн одоо тэрэл зүйл болсон юм шиг санагдаж байна. Юу вэ гэхээр Byron Wesley-г л ерөөсө шийдүүлэх, Byron Wesley-г л оруулах ч юм уу те. Яг тэр хувийн орон зайг нь бол хөө ерөөсө ингээд хязгаарлалцгаа тэр зүйлийг л хязгаарлалцгаа. Тэгэл ерөөсө Byron Wesley бол тоглолтоос гарна гэсэн. Бүр 2 дугаар үе ингээд дуусаад 3 дугаар үе эхэлж байхад Byron Wesley 4 оноо авсан байсан. 4 оноо. Тэгээ ерөөсө Byron Wesley өчтөр бас тоглолтгүй өдөр байсан ч юм уу те. Одоо бас нөгөө үргэлжийн мөнхийн нөхөр бол 40 оноо авахгүй гэдэг одоо өмнөх дугаар дээр бас хэлжсэн учраас одоо нөгөө бусад тоглогчид оноо авах хэрэгтэй гэсэн яг тэр зүйлийг бол бишрэл металлаас бол хийсэн. За тэг яг 10 онооноос дээшээ одоо оноо авсан тоглогч бол 4 болсон байгаа. За тэгээ дараагаар нь бол инхтөр 16 оноо авсан байна. За инх байсгалан өчтөр 15 оноо авсан. За 8 удаа 3-аас шидэж 3-ыг нь оруулсан байгаа. Тэгээд бас 3-аас шидэж хахад тэр тоолборттой бас нэг ингээ шөргөөцөлтөд авж байгаа. Тэгээ тоолборт ер нь бол бас инх байсгалан бас нэлээд зүгээр байлгахгүй маягийн ингээл өдөөл хоргоогоол нэг тиймэрхүү бас нэг тоглолтын дундуур бас сонирхолтой хэсгүүд бол босон. За харин тэгвэл хасын хүлгүүдээс оноо авалтаараа тэргүүлсэн тоглогч гэх юм бол их баяр байна. За өчтөр бол одоо яалтчгүй game of the player of the game болж байгаа юм. Их баярын хувьд бол өчигдөр бүр 3-аас 4 хийсэн. Тэгээд 4 удаа шидэл 4 гэдэг ч одоо 100% амжилттай хийсэн байгаа байхгүй. Тэгээд одоо бас яг ийм чухал тоглолтын дээр 3-аас 4 удаа шидээд тэгээд 4-ийн амжилттай болгоно гэдэг бол бас маш том одоо өндөр хувьтай гэж угаасаа 100% байгаа юм чи. Маш одоо тийм шийдэмгий зоригтой үйлдэл л дээ ер нь бол. За араас нь 15 оноотой бэлгүүн. За бэлгүүний хувьд бол өчигдөр бол одоо яалтч бас тэг гавьяат одоо төгсгөлийн мөчөд шийдвэрлэх оноог авч одоо багтаа ялалтыг авчирсан байгаа. За тэр төгсгөлийн мөчийг ярих юм бол те. За хэд юм бэ? 81 79 гэдэг чинь 77 80 биш юу юм бэ? За мэдгүй. Сүүлийн тэр ямар ч бас 3 билүү 4 оноо дутуу явж байхад бишрэлтийнхэн нэг оруулаад Byron Wesley оруулаад тэгээд таслаад дахиж Byron Wesley-д өгөөд тэгээд шийдэлт нь одоо ороод тэгээд 81 80 харьцаатай одоо тэргүүллийг бол бишрэл металл бол авцсан явж исэн. Тэгээд тэр мөчөд бол яалтчгүй бэлгүүн 3-аас хийгээд 83 81 гэдэг одоо үр дүн бол авчирсан байгаа. За тэгээд өчтөр бол бэлгүүний бас одоо маш том одоо багийн удирдахч хүн байна да тийм багаасаа чирэх
Яста гихтээ за нийтэд нь ярин заа. Гихтээ энэ хасын хүлгүүд болон бишрэл металлын юу нь болохгүй байгаа, юу нь болоод байгаа. Ер нь ямар шүү хүлээлттэй байж байгаад ямар тоглолт болчих уу гэдгийг яг энэ статистикийн дараа ярих гэж бодож байна. За араас нь бол одоо Толберт Jordan Толбертийн хувьд бол одоо нөгөө нэг бурхангуй газрын бомб галзуурна гэдэг шиг эхний 2 үед бол ерөөсөө нөгөө нэг төвийн тоглогчгүй багт чи ерөөсөө Толбертийн давуу тал юу вэ түүгээрээ л дайрна. Бодтой талбараа бол маш их орсон хүчтэй тоглолтуудыг бол хийсэн. Ерөөсөө алхамтуудыг бол ерөөсөө байн хийж тэгээс ингэ тоглосон байгаа. Харин сүүлийн 3-4 дугаар үедэр бол ер нь харьцангуй нэхт гэж бас оноо авалтыг хийж бол чадсангүй. За 13 оноог бол авсан байна. За харин араас нь бол 11 оноотой 2 тоглогч байгаа. За Барсолт, за Мөнх Төвшин гэсэн. За Мөнх Төвшингийн хувьд бол одоо 3-аас 6 шидэд 3-ын унагаасан байж байгаа. За өчтөр бол харьцангуй бас одоо Муушугийн хувьд бол бас шидэлттэй нэг тиймэрхүү тоглолт байлаа шүү юм бол. За Барсолтын хувьд бол надад нэг жоохон таагүй юм юу вэ гэхээр сүүлийн 2 тоглолтын дээр Барсолтын хувьд нэг л тийм нэг жоохон хичээхгүй тоглоод байна уу да гэж би л хараад байна. Яагаад тэгж ийнэ гэхээр одоо өмнөх сэлэнг бодносын тоглолтын дээр бол Барсболд бол маш их хичээсэн байхгүй. Маш их ингээд бүр ингээд хожигдохгүй төлөө яваад байсан. Тэгэхээр энэ удаа бол одоо нөө бишрэл металлынхны нэг юм угаасаа хожичин доо гэсэн тэр нэг сэтгэл зүй ер нь яваад ах шиг байна. За энэ сэтгэл зүй ерөнхийдөө миний ажигласнаар бол хамгийн их дийлэнх ажиглагдаж байгаа юм бол одоо Барсболд. За маш их turnover-ыг хийж байгаа. За turnover нь хийдэг чинь харъя да. Бүр 7 turnover хийж байгаа. Тэгээ яг хөө мэдээж нөгөө холбогч хүн учраас одоо бүх зүйлийг л холбож одоо ингэж те багаа ингэж хөтлөж явах хэрэгтэй. Гэхдээ л 7 turnover-ыг хийсэн байгаа. За нийт багаараа бол одоо 24 turnover-ыг бол хасын хүлгүүд бол хийсэн байна. За нөгөө талд бол 22. Ихтэл стил тэгээ turnover-оор бол одоо хасын хүлгүүд илүү л яваад байна те. Game 1, 2, 2-ыг ингээд нийлүүлээд ингээд харуулах юм бол бас turnover бол нэлээд өндөр зөрүүтэй явж байгаа байх гэж бодож байна. За тэгэнгүүт Барсолтын хувьд одоо би дараагийн одоо тэ тоглолтын дээрээс илүү одоо хасын хүлгүүд яг юу хийх хэрэгтэй вэ гэвэл энэ Барсолтыг жоохон тоглолт руу ингээд бүр яг сэтгэлээсээ оруулах тиймэрхүү зүйлийг л одоо хүсэж байгаа Барсолтын хувьд бол. За тэгээд нэг онооны хувьд бол нэг иймэрхүү ямар ч байсан 10-аас дээш оноо авалт хийсэн бол 5 тоглогчийг бол хасын хүлгүүдээс бол харж байна. За харин бишрэл металлаас бол 4 тоглогч байгаа. За ерөнхийдөө бол тэгээд угаасаа та бүхэн тоглолтыг бол мэдсэн харсан байх. Бас сонирхолтой үйл явдлууд болсон. Тэгээд яалтч өнөө финалийн тоглолт гэдэг чинь нэг тийм ингээд яг тэр нэг тухайн тоглолтын юм ритмээ ерөөс алдахгүй яваад байгаа. Тэр нь амар гоё яваад байгаа байхгүй. Тэг ингээл нэг одоо юу гэдэг нэг зарим нэгэн тоглолтууд чинь тэгдэж штэ айл зэний 10 20 оноо тасарчаал тэгэл за энэ тоглолт угаасаа ирч хийдэгчлээ гэдэг тийм тоглолтыг бол ерөөсөө энэ үндэсний дээдлийн сүүлийн одоо хагас шатны финалийн тоглолтоос хойш бол тиймэрхүү юм ерөөсөө баг харагтаагүй. Тийм учраас би бүр энэ үндэсний дээдлийн одоо тоглолтуудыг бол ерөөсөө бүр алгасахгүйгээр за үзэж чаддгүй махэд нөхөж байгаад үзэж байгаа. Тэгээд үнэхээр гоё тоглолтууд бол явж байгаа. Тэгээд бид бүхний одоо бас үзэх маш олон тоглолтууд бол хүлээж байна. Араас одоо ч 3 хоногийн дараа Бямгарагт цувралын 3 дахь тоглолт бол болно та. Тэгээд цувралын 4 дахь тоглолт харин нэлээд хойшоод 5 сарын 17 мал хавцаа байсан үгүй юу? Нэлээд хойшоо байсан шүү. Тэгэхээр хэдүүлээ Бямгарагт тоглолтоо үзчихэд бас нэг дугаараар бол оруулна. За тэгээд одоо хасын хүлгүүдийн талаас юу хийх вэ гэхээр хасын хүлгүүд бол харьцангуй одоо өмнөх нөгөө сэлэнг бодностой тоглож ирснээс илүүтэйгээр хичээл зүтгэл амар жоохон таар байна. Яг үннийг хэлэхэд бол нөгөө хүм болгоо одоо хэлж байгаа шүү дээ. Хасын хүлгүүдийг ингэж тоглоно гэж юус үнэхээр одоо экспект хийгээгүй. Харьцангуй бодсноос илүүтэйгээр маш доогоор төвчний тоглолтыг хийж байна. Энэ ч одоо авраг баг. Гэхдээ яг тэд хүмүүст бол одоо нэг тийм хэсэгхэн жоохон нэг жоохон ингээд доош суугаад дээшээ гараад ирэх тийм туршлага нь байгаа учраас нэг бол бас нэг санаа зовхгүй байна. Гэхдээ яг сүүлийн 2 тоглолтод харах нэ илүү одоо хүн илүү байгаа. Тэгээ дээрэс нь одоо хүчний байрлал, төвийн байрлал дээр одоо яалтчгүй илүү байгаа учраас нэг тийм илүү л эзэрхийлсэн тоглолтыг л хүсээд байгаа юм л да. Ер нь бол тэгээд бүх тоглогчдын одоо дийлэнхээрээ нэг зүйлийг алдаад байгаа юм юу вэ гэхээр ойлголцохгүй, стил ойлголцохгүй л байгаа. Нөгөө нэг бөмбөгөө одоо хаашаага гаргах уу, хин хаана хажуугийн шуумнастай ингээ гаргахад одоо тэр Толбертийн сүүлийн одоо үе дээр явуулж байгаа тэр бөмбөгнүүд бол стандарт turnover хийж байгаа байхгүй. Тэгээ хоорондоо л ойлголцохгүй л байна гэсэн утга санаа байхгүй. Тэгээ дээрэс нь одоо хасын хүлгүүдийн энэ одоо 24 turnover чинь ихэнх нь
пассаар явж байгаа. Одоо ингээд будтай талбаар ч юм уу эсвэл яг ингээд 2-ын шугам руу орцсон тохиолдолд ингээд дандаа нэг тийм эвгүй байдлаар пассаа өгнө. Одоо нэг аргагүй чад гэх юм уу те өмнө нь аль хэдийн өөх одоо тийм бөмбөгний шилжилт бол маш удаан байна. Өөхөхдөө маш хэцүү те нөгөө бишрэлтийн хамгаалалт одоо маш сайн байгаад байгаа учраас бөмбөгийг амархан таслаад эсвэл тасалдгүй маа гэхэд ингээд хүргээд тэр товтлогоо зогсоочод байгаа байхгүй. Тэ нөгөөт нь гадаа гарчна. Тэгэхээр нэг талдаа бол яалтчгүй одоо ойлголцлын тал дээр тэгээ бөмбөгний шилжилт бол маш удаан. Нэг иймэрхүү зүйл бол хасын хүлгүүдээс бол ажиглагдаж байна. Харин Bayern Wesley гэдэг одоо ганц байгаа те Легионер тоглогчийг бол ингэж сайн одоо хязгаарсныхаа хүчинд өнөөдөр бол ер нь бол бас хожил авахд бол маш нэлээд төлхөө одоо нөлөө үзүүлсэн. Дээрээс нь одоо их хоёрын хувьд угаасаа хамгийн сүүлд нь одоо ярилцлага өгөхдөө бас яг Bayern Wesley бол хязгаараас тоглох тийм төлөвлөгөөтэй байсан гэж хэлсэн. Тэгээ ер нь бол тэр бол маш сайн хэрэгжсэн. Одоо яг энийгээ үргэлжлүүлээд яваад ах юм бол тэгэл ойлгомжтой хасын хөлгүүдийн талд бол шийдэгдэнэ. Дээрээс нь бөмбөг алдалтаа зогсоох хэрэгтэй. Барсболтын хувьд бол бөмбөг алдалтыг зогсоогоод одоо илүү хурдан тийм юуг л хийх хэрэгтэй, товтлогоо хийх хэрэгтэй л байна л да. Ер нь бол за харин бишрэлт металлын хувьд миний харж байгаагаар юу вэ гэхлээр яг нөгөө өмнөхдөө ярьсан одоо нөгөө зөвхөн одоо Легионер тоглогчийг харах биш, зөвхөн нэг тоглогч дээр одоо суурлах биш, харин ч олон одоо Монгол тоглогчтой бусад тоглогчдын илүү одоо тэнцүү тийм онооны хуваарлтыг хийвэл гэсэн. Өнөөдөр бол яг тийм боллоо. За Bayern Wesley ингээд хязгаарлалтанд ороод нэлээд жоохон ачаал авсан ч гэсэн цааталт нь 15-аас дээш оноо авсан 3 тоглогч байгаад байгаа. Тэгээ дээрэс нь Ууганбаяр өнөөдөр бүр тесрэлттэй амар сайн тоглолтыг хийлээ. Тэгэхээр одоо магадгүй те одоо яалтчгүй жижиг тав байгаад байгаа байхгүй. Одоо нөгөө юунаас харьцуулахад одоо хасын хөлгүүдээс харьцуулахад бол эдгээр чинь тэгж өндөр болж чадахгүй одоо Скота алдсан тий өшөөж одоо хин байгаа лээ. Тэгээд жижиг тав байгаад байгаа учраас маш хурдтай тоглолтыг бол явуулж байгаа. Одоо тэр довтлогооноос бөмбөгөө алдаад хойшоогоо хамгаалтын горимж шилжихтэй бүр тавуулаа мовлоо ороод ирсэн ч гэх шиг тий. Бүр атлист гэхэд гуруулаа, хоёулаа бүр батаараа байж байгаа байхгүй. Тэгэнгүүт чинь одоо нөгөө юу яаж хасын хөлгүүдийн нэг хурдан довтлогоо чинь за ингээ тайвшраад нэг тийм юутай. За байж. Тэгээ тэрнээсээ болоод хасын хөлгүүд чи бөмбөгөө алдах ч юм эсвэл довтлогоо алдах тиймэрхүү юм болоод байгаа юм. За харин одоо яг энэ нөхцөл байдал дээр яг бишрэл металлийнхан миний бодож байгаагаар юу хийх вэ гэхээр яг ч одоо энэ темпийг бол угаасаа хадгалах ёстой. Одоо илүүтэйгээр те одоо нөгөө нэг Bayern Wesley-г л илүү жоохон суллах талын одоо юу гэдэг хоёр заслаа авдаг ч юм уу те хаана ямар одоо pick and roll явдаг ч юм уу яадаг ч юм те ер нь бол энэ Bayern Wesley-г л одоо нөгөө эсрэгээр нь суллаж бас нэг энэ одоогийн авцсан байгаа 16 оног 25 20 ингэж илүү гаргаж иж одоо онооны юу бол онооны харьцааг бол ойртуул дээрэс нь илүү гарах тийм нөхцөл байна. За дээрэс нь за одоо манай Монгол тоглогчид яг энэ темпийг бас бариад явах уугүй гэдэг чинь бас эвгүй хэцүү. Одоо уугаа өдөр болго ингэ сайн тоглооч юу. Инх баясгалан бол харьцангуй гайгүй ч гэсэн те дандаа 15-аас дээш оноог ер нь аваач үгүй ч юу. За инх төрийн хувьд ч гэсэн 15-аас дээш оноог аваач үгүй ч юу. За нэг тиймэрхүү байна. Тэгээд одоо яалч бишрэл металлын хувьд бол одоо энийг хийгээл яваад үнэхээр сайн тоглолтыг бол үзүүлж байгаа. Хүн дутуу байна уу? Ямар тийм сэтгэл зүй бол маш өндөр байна. Тэгээд айгүй гоё тоглож байгаа. Одоо харьцангуй нөө бид бүхний одоо ингэж төсөөлж ийснээс илүүтэйгээр маш сайн тоглож байгаа учраас яг энийг илүүтэй сайжруулах тийм л ажил байна да миний хувьд бол. За тэгээд төгсгөлд нь нэг юм ярихад бол одоо энэ одоо сая төрөөчийн одоо сэлэн бодонц дээр 40 мөчөн оноо аваад байсан одоо бас хасын хөлгүүдийн нөгөө одоо Легионер тоглогч Ян Миллер өчтөр одоо яасан бэ? Маш хэцүү тоглолт хийлээ. Ерөөсө тоглолт би одоо харсан ахгүй ингээд. За ингээд боксын өчтөр ингээд тоглолт дуусны дараа хараад тэгээд харсан чинь Ян Миллер 0 оноо гэдэг байхгүй. Пүү яатсан бэ? Эсвэл гимтцсэн болов уу? Эсвэл одоо тий тоглож моголж өнжөөд ингээд яатсан болов гэсэн чинь ингээд ухраагаад үтсэн чинь Ян Миллер бүтэн тоглолтын турш байсан уу? Байсан. Тэгээ одоо харж байгаараа 4-өөс 4 шидсэн байгаа. Одоо зүгээр field goals. Тэгээд угаасаа оноо аваагүй. За 3-аас 3 шидсэн байгаа. Тэгээд энэ хүний хувьд бол өчтөр ерөөсө бүх юм нь бараг л 0 байгаа байхгүй. Тоглосон минутыг хардаа 21 минут 19 секунд тоглосон. Энэ бүр хамгийн муу зүйлт нэхэ.
Бүр хамгийн муу гэж угаасаа л муу л байна л та. Тэгвэр арай 21 минут тоглосон 0 оноо. За assist rebound байна гэсэн чинь за нэг 2 rebound ямар ч байсан авсан юм байна. Assist 3 авсан юм байна. 2 бөмбөг алдалт хийсэн. За 1 бөмбөг тасалсан. За тэгээд алдаа нь одоо 2 алдаа юм уу да. Тэ? За ер нь бол маш итгэхгүй тоглолтыг хийсэн. Тэгээ Young Miller-ээс ийм тоглолт гарсан учраас баг одоо нөгөө нэг өчигдрийн тоглолт одоо бас тэ ингээд 81 83-ын харьцаатаагаар ингээд маш ойрхон өндөрсөн ч байж болох юм. За Young Miller ороод ирэх юм бол тэгээд угаасаа хэцүү шттэ. Энэ нөхөр чинь бол бас л яаж тэ бүггийн өдөөс л яаж тоглож ийлаа. 3-аас шидсэн, дараалж 4-3-аас хийж байгаа. Тэгээд дотор ороод ирэхээр дуртай газараас шидчихнэ, орчин. Яг намхан учраас бас тэгэж нэг амар будтай талбараа дайраад авахгүй ч гэсэн ер нь бол тэ орох үедээ орчин. Тийм байсан. За тэгэхээр өчтөрийн бас одоо маш муу одоо нэг үзүүлэлт бол хасын хөлгүүдээс бол Young Miller байлаа гэж хэлэхээс бол өөр арга алга. За тэгээд энэ хүрээд өнөөдрийнхөө одоо бас нэг жоохон тоглолтын дараах өөрийнхөө сэтгэлдлийг ер нь энэ үрээ дуусгая гэж бодож байна. Тэгээд та бүхэн бас юу гэж бодож байна? За одоо ингээд бүр тоглолт бол улам сонирхолтой болоод ирлээ. Нэг харьцаатай болчлаа шүү дээ. Тэгэхээр дараагийн 3 дахь тоглолт. 3 дахь тоглолтын давууг авсан баг бол хэсэгтээ бас ер нь бол маш сэтгэл зүй нэлээд өндөр болоод ирнэ. За яагаад гэх юм бол бас 3 дахь тоглолтын дараагаас нэлээд одоо хасын хөлгүүдийн хувьд бол нэлээд амралттай хэрвээ хожоод бас амарч мамарчих юм бол те бас нэг арьцангу бас гайгүй болоод ирнэ. За бишрэлтийнхэн бол бас дундуур нь бас тоглолт моголтууд бол байгаа байх. Нэлээд ачаалттай явна. Гэхдээ бишрэлт одоо 3 дахь тоглолтын дээр ялдаа авчих юм бол илүү л давуу тал болно л та. Ер нь бол бас тоглолтыг бас магадгүй эрт өндөр одоо цувралыг бас эрт өндөрлүүлчих болно шүү. Юмыг яаж мэдгүй бишрэлтийнхэн бол ийм сайн байхад те юмыг яаж мэдгүй. За тэгээ та бүхэн сан сэтгэлдээ бичээрэй. Тэгээд like and subscribe бити мартаараа тэг фитинг суугаа дэмжээрэй. Тэг мөн одоо миний бичлэгийг үзэж байгаа бараг 81% нь subscribe дараагүй байлээ. За тэгээ тийм учраас та бүхэн бас subscribe хийгээд like-а дараад үзээрэй гэж хүсэж байна. Тэгээд нэг тийм элдв янзын тийм dark comment-ууд бол тийм штэ guys тэ. За тэгээ дараагийнхаа дугаараар уулзлаа. Bye. See you guys. Би ям гарах цувралын 3 дугаар тоглолтоор уулзъя.